Монголын нэг өдөр нэвтрүүлэгтээ дахин давтаа морил чапига бүгдээрээ тосч авцгаая да. За сайн явж ирүү. За сайн байцгаана. За ямар ч байсан ажиллаа бүтээгээд бас хол бас газар нутаг үзээд бас тэр манай ажиллаар сонио ачиг байна. Бид нар сонирхуулчихсан надаа. Ажиллаа хийгээд Монголын сонин содон хүндтэй гэсэн зочин бүхнийг онцлоод байж байна да. Харин Америк орноос их сонин содон мэдээлэлтээс ирсэн байх гэж бодож шүү. шүү. Энэ бол технологийн өндөр дэвшилтэй тэр оронд бол янз янзын болж байна л да. Газар нутгийн одоо цагаачтаас бүрдсэн нэгдсэн гэдэг тийм улсыг байгуулсан энэ үндэстэн ястан болныг цуглуулж өөрийн гэсэн одоо нэг өнгө төрхтөө нэгдсэн гэдэг ийм улсыг байгуулсан тийм л сонио байна. Хамгийн гол нь эх орны минь сонио ачин та хоёроо сонсомоор байна л. Таныг чи харин би нэг интернетээр нэг сайтаар холбогдоод Америк хүмүүстээр очиж харин монголуудыг зочломтгоо гэдэг үсэн чинь Америк хүмүүстээр очиж дайлуул, цайлуулж ар гэрээр нь орж яваад ирсэн. Гэхдээ энэ болохоор ийм учиртаараа. www.sig энэ couchsurfing гэж байна шүү дээ. couchsurfing.com энэ болохоор нэг аялагч хүмүүсийг өөрийнхөө их орон нутагтаа аялуулдаг ийм том одоо сайт байна. Тэгээд энэ одоо үйл ажиллагаагаа эхлээд нэлээдгүй хугацаанд маш олон хүмүүсийг өөрийнхөө их орон зочлуулж их нутагтайгаа танилцуулж тийм ээ ийм сайхан буянтай үс хийсэн. Тэгэхээр чапи маань өнөөдөр нэг зочин авчирсан байж таарах гэдэг тийм ээ. Тэгэхээр би өөрөө биш энэ хүндтэй зочноо одоо гэгээгээрээ гэрэл цацруулж дуудуулмаар байна л да. Уйлж залмаар байна тийм ээ. За тэгвэл couch surfing-ийн сүлжээгээр сүүлийн 7 жил 60 гаруй орны 600 гаруй одоо нийт одоо тэр жуулчдыг өөрийн гэртээ хамгийн гол нь байлгасан. Монгол ахыг сурталчилсан тийм гайхалтай хүнийг одоо өөрий. Энэ хүн бол Жамсран Жавын Бэгц Хөрөн. За сайн байна уу? Сайн байна та. За би ингэ шүү. Би яг цэвэр тухаасаа яриад байж л та. Ер нь их орноо ингэж сурталчлан өөрийнхөө орон гэртээ гадна дотны зочид төлөөлөгчдийг одоо их орондоо ураад тийм ээ. Тэгээд одоо урайлан дуудаад миний их орон одоо ийм сайхан юм аа, ийм агуу зүйлтэй юм аа тийм ээ. Энэ бүхнийг хийхэд анх яаж санаачлав? Хизэнээс энэ санаа үүдв? Энэ бүхнийхээ талаар өөрийгөө манай үзэгч олон түмэд танилцуулаад. За баярлалаа. За өнөөдөр Монголын нэг өдөр нэвтрүүлгээр бас би өөрийнхөө сүүлийн 8 жилд хийж байгаа хөдөлмөрөө танилцуулж болсондоо их баяртай байна. Ингээд та бүхэндээ ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Өөрийнхөө тодорхой жоохон ч гэсэн амжилтыг ярьж өгье. За үнэхээр одоо миний баг нас Сүхбаатар аймагт өссөн. Тэгээ бид нар бол аймгийн төвд өсөхдөө аав ээж маань нийтийн аж ахуйн үйлчлэгээний газар тэжээлийн аж ахуйд ажиллангаа тухайн үеийн тэр Оросын мэрэгчлэнгүүд манай гэрт бас хаяа зочилдог байсан. Тэгээд тухайн аавын маань жишээлбэл би их баг өдийн нэг 5 6 настай байхдаа аав маань хэдэн Орос найзуудтайгаа ирээд надад ийм атга нөгөө жихэр тэ Оросын жихэр манай өлгийтэй дүүгийн модон орон дээр тавиад надад бас өгөөд тэгээд чебрушкатай ч илүү жихрийг би идчихсэн тэр мөч миний санаас ерөөсө гардггүй. Өөрөөр хэлбэл нэг ийм хайр хүн гэдэг юм уу биднэрт ирж ингэж бэлэг өгнө гэдэг үнэхээр гоё байдаг байсан. Хожим ингээд би парган хамжийн мэрэгчлэр Монгол Улсын их сургуулийг төгсөөд Нацагт оржийн номоос 14 жил ажиллахдаа мөн одоо ажлын шугамаар олон гадаад дотоодод явж байлаа. Тэгээ энэ үедээ би гадаадд очиод бас нэг хайр улсыг мэдрэхтэй хэцүү байдаг байсан надаа. Энэ ер нь нэг зах руу очиод үдчих гэсэн дэлгүүр хаа байдаг бол тэгээ энэ гал тэрний бодлоос яаж би нөгөө газараа очиноо ч гэдэг юм уу ийм хэцүү бодлууд миний толгойд байдаг явдаг байлаа. Тэгээд санаандгүй 2008 оны 7 сарын 8-ны өдөр энэ өдөр бас мартагдахгүй. Тэгээ 2008 оны 7 сарын 8-ны өдөр би нэгэн Америк залуу Эндрю Жюткинс гэдэг залуутай танилцсаж Нацагт оржийн номын дээр одоо уулзаж энэ залуу надад couchsurfing.com гэдэг вебийг таасаа хэлж өгчээлээ. Энэ вебийг би анх мэдэж авчихсан. Тэгээ би 5 минутын дотор энэ вебэд яг л нөө яахуу дээр имэйлийн хаяг нээлгдэг шиг би энэ мэдээлэл вебэнд өөрийнхөө тухайн мэдээллийг ингэж бөглөчгөөд зураг оруулчихсан чи тэр Америк цад гайхчихсан. Чи ийм амархан ойлгочих юм системийг гээд. Тэгэхээр би үгүй чи ойлгомжтой биш үү? Аялж байгаа хүнийг орон нутгийн иргэдтэй холбож байгаа. Тэгэхээр би орон нутгийн иргэн юм байна. Хэн нэгэн аялж байгаа хүнд би өөрийгөө амьдрал ахуйг танилцуулах ийм боломж юм биш үү? Би энийг чи хүсэж хүлээж байсан шүү дээ. Санаандгүй ийм сайхан вебийг танилцуулж өгсөнд баярлалаа гэж би анх одоо тэр Америк залууг гэртээ авчирсан тэр цаг мөчөөс хойш үнэхээр 7 жил өнгөрчээ.
Тэгээ энэ жилийн энэ хугацаанд бид нар одоо ирсэн зочдоороо юм зочдын сэтгэл бичүүлж авдаг тийм. Энэ дэвтэр маань өнөөдрийн байдлаар 6 дахь дэвтэр маань явж байна. Би одоо та бүхэндээ сонирхуулъягээд энэ 2008 оны 8 сарын 13-ны өдөр эхэлж байсан энэ дэвтрийг авчирсан. Тэгээд ингээл нэг гээл Эндрю Жүүцгэнсгээл зочд маань эхэлж байсан бол өнөөдөр 6 дугаар дэвтэр дээр маань 277 дахь зочныхоо нэрийг хараахан бичиж амжаагүй. Энэ 277 дээр Итали залуучууд ирчээд байж байна. Тэр залуучуудыг дуудаж гаргаж ирээд төгөө болох уу? Болж ирлээ шүү дээ. Hello. Hello. Good morning. How is going? Hello guys, welcome to Mongolia. Please introduce yourself. Өөрсдийгөө танилцуулна. Hello, I'm Valeria. Валерия гэдэг. I'm Gabriele. We are Italian and Бид бол италичууд үлгэр болон туйлсын талаар видео төсөл хийхээр Монголд ирсэн. fairy tales and also Бид дэлхийд даяар аялж түүх болон үлгэр домог цуглуулж 4 орчим минутын видео дүрс бэлтгэдэг. Одоо Монголд байгаа хэдий ч дараа нь Хятад, Филиппин, Малайз, Индонез болон Лаос улсуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Энэний өмнө Парист байсан. Тэндээс ирсэн л дээ. How you imagine in our Mongolian music? Том сонирхолтой байна Габриэл. Надад нэг асуулт байна. Монголын хөгжим ёс заншлын талаар ямар хөө сэтгэлдээ явдаг вэ? Морин хурын хөгжим Монголын домог туйл сонсч үзсэн үү? It's very beautiful. It's music. Монголын домог соёл нь их сайхан утга учиртай. Хөгжим соёл, морин хур зэрэг нь Монголын соёлын салшгүй хэсэг юм. Have you felt the difference of our story and other stories? Монголын түүх үлгэрүүдийг бусад орнуудын түүх домогтой харьцуулахад ямар ялгаатай байдаг вэ? we made one video in Krakow and it was about basilisco and religion and for example Би Краковд базилик сүм болон шашны тухай видео бичлэг хийсэн. Мөн Казахстанд хийсэн бичлэг маань хайр сэтгэлийн тухай байсан. Одоо Монголд хийж байгаа бичлэг хөгжим болон цагаа сонирхолтой өнгөрүүлэх тухай байх болно. so music. Thank you very much. By the way, have you met with Баярлалаа. Та ноён Бэгцэрэнтэй хизээ танилцсан бэ? Интернетээр үү? By internet couchsurfing we discover his play. Тийм ээ, бид интернетээр Монгол гэрт амьдардаг хүнийг хайж байсан. Тэрний амьдардаг гэр болон гэр бүл нэг таалагдсан. Бас их домог түүх мэдэх юм шиг санагдсан. Энэ хүний бид бүхэндээ явуулсан санал болоод маш их таалагдсан. Тэгээд бид өөрсдөө ч гэсэн энэ хүнийг маш их тийм сонирхож илүү их үзэж энэ хүнтэй холбоо барьж ингэж ирсэн. Тэгээд энэ байгаа гэр орон ялангуяа одоо гэр бүл, ахын дүү, ээжээ, аав маш их таалагдсан гэж ингэвэл одоо ингэж хэлж байгаа учраас бид өнөөдөр бас студидтэй бас манай Бэгзэгийнхаа гэр бүлийн хүнийг эгчтэй, нээжтэй, наавтай одоо баг бүр хот урагтаа бүгдийг одоо уран залсан байгаа. Саахан дайлыг нь хамт олонтой ингээд та бүхнийгээ тайзнаа уран залж байна. Тэгэхээр манай зочид ирэхэд домог сонссон байж тарах гад байна. Одоо энэ хүмүүс маань үлгэр домгийн хойноос явж байна. Үлгэр домгийн гарал ухсааны хойноос явж байна. Түүнийг судалснараа тухайн үндэсний онцлогийг дэлхийд дэлгэж байна л да. Одоо өөр дуурч чадах уу? Чадахгүй шүү дээ. This is юм санжигэн ингээ монголоор завцаар амжилгээд нэгэн сангэр хүн аж төржл байдаг. Тэгээд күк гэж дуусна. За гэр бүлийн нэг шүтээ танилцъя. Та бидний өөрийгөө танилцуулаач. Та өөрийгөө танилцуулахгүй манай үзэгч олон төвд. Бэгзэгийн ойролцоо байдаг. Тэгэл энэ Гадны гадны зочдыг ирэхээр л эднэрийн бас сонирхдаг. Тэгээ юуг нь сонирхдаг вэхээр энэ олон орны одоо улсуудын ах уу амьдрал одоо тэр зөв сайхан амьдрал одоо тэгээд юу их сайхан яаж яадаг юм байна. Одоо тэр эрүү зөв хоол одоо тэр гимнастик дасгал надад сонирхдаг яадаг юмнууд нь л тэр бүгдийг бас их сонирхож ажлынхаа заваар өглөө ороод бас орж гарч та яа ороод суучдаг юм уу ингээд дунд нь юм сонсоод дунд нь ярилцаад байдаг юм уу? Яг сонсосон тэр өөрөө бас сайн ярьж чадахгүй л дээ. Би Бэгцэрэнгийн ээж нь байна. Оо за. Тэгээ одоо яг хүүхдүүдийнхээ энэ сайхан одоо явуулж байгаа
энэ одоо эх орныгоо одоо гадаадд жуулчлан одоо таниулна гэдэг бол одоо Монгол хүний болсны гайхамшиг. Одоо үүнтэй нь холбогдуулж одоо тэгээд энэ сайхан ирсэн хүмүүстэй ирж очиж танилцж хамгийн наазах нь ихэд мэдлдэг энэ эх орондоо ийм гоё дэлхийн гайхамшигт энэ чи хөгжилтэй орны энэ гайхаад л байна. Энэ хөгжлийг бүх юмыг Монголын бас хөгжилтэй энэ улс чинь Монголын бас гайхамшиг бүх юмыг үзэж харж одоо бас дэлхийд гайхуулж байгаа учраас би бол одоо энэ хүүхдүүдээрээ бахархчих. Баярлалаа ээж. Маш баярлалаа. Тэгээд ээж ингэж штэ. Та нар дэлхийн түүхийг судлыг бол Монголын түүхийг судлаа гэж үг гэдэг. Бигзээ очиж ээжигээ үнс. Одоо яг нүдэн дээр очиж үнсэв. Баярлалаа ээжгээд. Энэ бол бигзээ энэ зүгээр бидний зүгээр яриа биш энд хүндлэл байлаа ээжээ. За өөрийгөө танилцгив. Намайг одоо Мөнгөн Соёмб гэдэг. Бигзүрэнгийн Мөнгөн Соёмб. Бүрнэатрын Мөнгөн Соёмб гэдэг. Миний ханик Бигзүрэн. Би одоо Бигзүрэнгийн гэргээ байна. How looks and how you feel? Бигзүрэнгийн гэр бүлийн талаар ямар сэтгэл төрсөн бэ? We are very friendly and it's a big family. It's not a family, it's a community. Их найрсаг нэг гэр бүл гэхээсээ илүү нэг том нийгэмлэг холбоо шиг санагдсан. Өөрсдийн маань гэр бүл шиг их нээлттэй хандсан. 3 өдөр хамт байж гадуур явхад яг л гэр бүл шиг минь байсан. We live, for example, 3 days and we come back and we feel like at home. Өглөө болгон тиймийг сонирхолтой хөгжилтэй ер нь энэ гэр бүлийн амьдрал одоо бараг 1000 шиг нөлөөлдөг шиг гэж байна. Гэр бүлийн гишүүнээс асууя л да. Одоо гадны зочид нөхөр нь аваад ирэхээр ямар шүү байдалтайгаар одоо хоол ундах уу, юу ярих уу бас англи хэл сурсан байхаа да та одоо яг нөгөө гадаад хоолоо их идэх дуртай байдаг юм эсвэл монгол хоолыг идэх дуртай ирээд гизэнд өвжөөсөн тохиолдол байна уу гэж асууж байгаа. Монгол гэр гэдэг бол ирсэн зочдыг гийгүүлээд гаргадаг газар юм байна гэдэг үүднээс нь ямар ч байсан миний нөхрөөр ороод ирсэн юм чинь эхнэр гэдэг хүний нэрээр гарна тийм ээ. Тэгэхээр энэ өрх бүлийн цаана маш том Монголын мэн соёл түүх байгаа. Энэ гадаад хүмүүс ирснээрээ бид нэр өөрсдөө ч гэсэн 10 жилдээ Монголынхаа түүхийг үзэл онц гардаг л байсан. Тэгвэл бол яг тэр түүхээ мэддэггүй. Тийм ээ одоо ингээд Өр ханган аймгийн хар хорионд ямар хийд байдгийг гэж юу илээ гэл тийм ээ мэддэггүй байхгүй. Тэгэхээр эргээд бид нэр түүхээ мэддэг болдог. Тэгээ бас тэгэх төдийгүй би өөрөө нэг хоолны мэргэжлийн хүн болохоор эднэртэйгээ бас нэг хоолны тал дээр маш их сонирхолтой. Одоо энэ 7 жилийн хугацаанд бол орон орны хоолуудаас бас ингээд сурж авж байгаа. Манай өнөөдрийн студид Их Монгол Дээд сургуулийн гадаад хэлний англи хэлний ангийн оюутнууд ирсэн байгаа. Асуулт байна уу? Гараа өргөөрэй. Хаана микрофоныг очиж шилжүүлж өгье. Hello, my name is Orn Chimik. I study at Great Mongolia University. I study learning English. Сайн байна уу? Намайг Орон Чимик гэдэг. Их Монгол сургуулийн англи хэлний ангид сурдаг. Хэр удаан аялаж байна вэ? Яагаад Монголын эдийн засаг уран зохиол түүх сонирхолтой болов? We started traveling since 6 months and we planned to travel 6 years. A lot of time. And we are very interested about culture, Mongolian culture. And 6 сарын өмнөөс аялж эхэлсэн. Аяллаа 6 жилийн турш төлөвлөлөө. Монгол их гүн гүнзгий соёл түүхтэй улс. Энэ нь энгийн жуулчдын нэг их сонирхоод байдаг ердийн сэдв биш л дээ. Бид аяллаа туршид жижиг тосхон суурин газраар орж үзсэн. Ингэж явж байж жинхэнэ соёл, жинхэнэ Монголыг олж мэдэн шүү дээ. Энэ сэтгүүлчийн сонирхлыг та хоёр их татсан байна. Батүх харилцаа холбоотой асууж чиг л харагдаж байна. Тэрний асуухыг хүссэн зүйл нь та хоёр сүү тавих. And then his question is, are you planning? Do you have a plan to marry? Хэрвээ үгүй бол үгүй бол та хоёр сүү тавихтаа заавал миний их орон тавиарай. If you please do that to a Хэрвээ үгүй бол манай оронд энэ авалт сүү тавиарай. In Mongolia. Монголд буцаж ирэхээрээ тавина. Тэгэхээр сая манай хоёр этад найзууд хэлж байна да. Монгол бол энэ дэлхий дээр тийм юр өссөн орн байхгүй тий. Нүүдэлчин соёл иргэншил гэдэг юм уу? Энэ эртний одоо ёс заншлаа хадгалж авч үлдсэн цөөхөн орн байгаагийн нэг нь Монгол байдаг.
Тэгээд Монголыг одоо Монголд очиулсан тэр хүн цаг мөнгө бүхэл юмаа зараад ингээ нэгэнт ирсэн учраас тодорхой хэмжээнд өөрийн амьдралын тийм баялаг түүхээ бүтээхийг хүсдэг. Тэгээ манай сая хэлж байна л да. Манайд Аргентины хоёр жуулчин одоо аялагч найз Аргентины хоёр найз маань ирэнгээ тэр хоёр яадгүй дэлхийн аль ч оронд очисон тухайн орны үндэсний хувцсыг хөрмийн хувцс чиг тийм үндэсний хувцсыг өмсөөр тэгээд тодорхой хэмжээнд ийм хөрмийн маягийн юм тоглолт хийдэг. Тэгээд тэр бичлэг хийгээ тэрийг ингээд улс их орондоо буцаж очисон өнөө найз нөхдөд үзүүлнэ гэж анхнаасаа л яхаа аял эхлэх үедээ тэгээд төлөвлөсөн. Аялын зорилго нь тийм ер нь одоо тэрийг хөгжилтэй болгоцсон аяллаа. Тэгээд манай гэр ахуйд байж явах үедээ бас ийм хөрмийн бичлэг хийя гэхээр ягаад болохгүй гэж тэгээд миний дээлийг өмсчих, чиний дээлийг өмсчих аливаа ингэгээд бид нар бас гэрийнхаа үүдэнд бас ийм мориор үндэсний хөгжмийн зэвсэг гэдэр яг тоглолтгүй ч гэсэн барьж байгаад тэгээ Монгол ахуйд бид нар бас ингэж хөрмөө хийдгий. Гэсэн чинь нөгөө хоёр маань үгүй бид хоёр ингээ Библи барьж уншуулмаар байна. Эдэрхээр нь би бас тэрийг барьж уншаад чинь байхгүй шүү дээ. Тэгээ байхгүй. Тэгээд тэгсэн хэдий ч гэсэн ингээ бид нар тэгмээр байна гэхээр нь бас тэр өөрсдөө хүсэлтийг хүндэтгээд тэр хөрмийн тийм ёслол хийгээл оройн тэр хүмүүс маань дайлаад те бид нарыг нэгэнт одоо хөрм хийчихлээ шүү дээ худалчиндууд хийсвэр. Тэгээд ийм маягаар бас арга хэмжээг ийм соёлын солилцооны гэдэг юм уу? Ийм арга хэмжээнд зөндөө хийдгээ. Яриагаа бүгдээрээ гэр бүлийн гишээн рүү үргэлжлүүлье. За тэгээ. Хамгийн их сэтгэлчин үлдээд бүр ингээд сэтгэлчин өвдөд яг явахт нь ингээд хуйлаад. Тэгээд ирээ. Жон гэдэргээд нөгөө юу байдсан ч нэг гадаад нөгөө Титаник дээр ингэж үгээд уйлж аймар байдсан шүү дээ. Яг тэр шиг тийм юмнууд тохиолддгоо. Тэгээд богинохоо хугацаанд ирээд нэр тэр чи хин блэ гэж санаанд нэр нь орж ирдгүү ч юм уу ийм юм бол зөндөл тохиолдож байсан баг те альсууд ирээд ирсэн өдрөө амар хурцсан боодог гэдэг гидсэн өвдөөл те манай ч модон нойлтой штэ янз янз тийшээ явж та тэрийг яриач гоё хөгжилтэй юм уу хөгжилтэй юм дийлэн гэх байгаа л да. Тэгээ би бол анх иржсэн нөө гэр бүлээрээ хоёр Францаас иржсэн Лабра Себастьян гэх хоёр гэр бүлийн хоёр байгаа. Одоо гэрэлсэн хүүхэдтэй болсон байгаа. Манад ирэхдээ бол анх ирэхдээ бол ингээ хоёулаа их нэг нь бүр ингээд нөхөр нь бол их сайхан ингээд дасгал хөдөлгөөн хийдэг. Таши гээд хийн дасгал хийдэг. Эхнэр нь бол ингээд маш тийм эко менежер гээд тийм мэрэгжилтэй. Тэгээ тэр хоёр хүн бол манад бараг сар байсан. Явхад нь уйлсан, уйлаад буцаад эргэж орж ирээ, хашаандаа орж ирээ, тэрэлцэн тийм тохиолдол байгаа. Ер нь голцоо энэ хөгжилтэй явдал бол энэ хоол хийж яхад бид нэр их гоё хөгжилтэй байдаг да. Хүүхдүүдээ хамт оруулаад бит хоёр одоо 4 хүүхэдтэй. Тийм одоо 16-аас 9 насны хоорондох 4 хүүхэд байна. Тэгээ эднэр маань одоо ингээ гадаад хүмүүс ирснээрээ маш их одоо хөгжим тоол сурж штэ бас. Тэгэлгүй яах вэ? Ах нь морин хуур тоглодог. Тий, орон орны яс заншлыг тийм ээ. Тэгээд ингээд яг ах дүүс нь байгаа юм шиг өрөөсөө ичдэггүй. Эхэндээ бол ичин гадаад хүмүүс ирэхээр нөгөө манай охин чи хамгийн бага охин 3 настай байсан. Тэгээд тэр чин шаардлагатай хүн ороод ирэнгүүт чин шууд нөгөө угаалгын машины ардэр гүүгээд орчдөг. Эсвэл төшгөнийхөө ардэр гүүгээд орчдөг. Би танаас нэг нөгөө танаа гэр бүлээс одоо ээжээс нь эхчээс нь энд ирсэн зочдынхаа өмнөөс Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэж байгаа үзэгч олон түмнийхээ өмнөөс танаас нэг юм асуух гэсэн юм л да. Энэ та бүхний хийж байгаа үйл ажиллагааг манай Монгол улсын төр засгаас ялангуяа одоо орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас хэр дэмждэг юм бол зөвхөн бор зүрхээрээ ингээл явж идэг юм уу? Дэмждэг гэхээс илүү бид нар одоо өөрсдөө их сайхан тэр хавьда гэр хороололч гэсэндээ өөртөө ингээд өөртөөсөө эхлэе. Тэгэхээр аяндаа хүмүүс чинь тэр хандлага зөв болоод ирэхээр энд Иесусийн хүмүүс биш юм байна. Энд ингээд сайхан бие биендээ тийм ээ хүүхдүүд нь хүртэл хэл сурж болдог газар ийм багш нар ирдэг байх ч гэдэг юм уу. Эхнийхээ хариултан дээр жоохон мэдээл нэмээ л да. Нэм. Тэгээ юу гэхээр маа чаби асууж байна л да. Энд чи төр засгийн дэмжлэг гэдэг юм хэрэггүй. Үүндээ энэ чи юу вэ гэхээр энэ зүгээр л чапи чи манад нэг зочилчихл та. Тэгээ чи очиж санаа. Тэгээ ойлгосон. Үйлдвэрлэгч байя гэдэг юм уу? Зөв үү? Ерөнхийдөө энэ бол миний ээж манай гэрт 3 хамхад тийм л асуудал байхгүй юу? Өөрөөр хэлбэл тухайн хүнээ хүндэтгэх, тэр ирсэн хүн манай гэр бүлийг ойлгож хүндэтгэх, энэ зарчим дээр суурилж, тэгээ бие биендээ тухайн үед одоо шаардлагатай зүйлд нь ингээд гар хөлийн үзүүрээр туслаад, тэ хүүхд багчуудтай тоглож наадах юм уу, асууж ярилцаад тэгээд мэдээ гэсэн юмаа асууж, хэлий гэсэн зүйлээ хэлдэг ийм сайхан couch surfing систем байна да. Yes, of course. Thank you, guy. Таныг номын сан нээгээд
түүгээрээ дамжуулаад бас хүнд хэрэггүй болсон номуудыг нэг нэгэнд нь хүргэх, сэтгүүлүүдийг нэг нэгэнд нь уламжлах, мэдээлэлээ солилцох энэ боломжийг олгоод байна гэж сонссон. Тэр тухайга бидэнд ярьж өгөөч. Энэ үнэхээр одоо их сайхан зүйлийг бид нар бас эхлүүлчихэд байгаа л да. Тэгээ яг одоо надад энэ ил захидлыг илгээж байсан Сахэ and Yoshihiko гэж энэ Япон хүмүүс Сахэ and Yoshi гэж бид нар дууддаг байсан. Тэгээ энэ хүүхдийн Таши гэж нэрлэж байгаа гэж би бодож байна. Тэгээд энэ айл маань 2001 оны үед биднэрт ирж байх үед ингээд танилцж байсан Япон найзуудтайгаа бид нар холбоо харилцаатай байжгаад энэ хүмүүс маань нэг 2 жилийн өмнө биднэртэй холбоо ирсэн. Бид нар Монголд нэг зургийг үзэсгэлэн гаргамаар байна. Чи ер нь хүмүүстэй холбож өгөхөд туслаач эдэргээд. Тэгээд харамсалтай нь тэр нь болоогүй ч гэсэн тэр зургийг үзэсгэлэн болоогүй ч гэсэн би хариу нэг ийм хүсэл тавьж байсан. Энэ Little Free Library гэдэг ийм байгууллага байдаг юм байна. Яг та нарын амьдарч байгаа тэр Америкч Нью-Йорк хотод тэгээд та нар энэ Little Free Library-тэй холбоо өрөөд Монголд энэ жижиг номын сангийн нэг салбарыг үүсгэж болох нь болох юм байна. Тэгээ энд нь туслаад өгөөч гэж хэлсэн чинь харин тэр $30 нь төлөөд тэр албан ёсны зөвшөөрлийг аваад бид нар шуудангаар явуулцсан. Тэгээд өөрөөр хэлбэл 1 жилийн өмнө явуулсан тэр эрхийг бид нар саяхандаа бас л одоо бид нар чи аливаа зүйлийг хойш тавиад нэг заавал нэг юм гой ганган эхлүүлэх гэж хүлээгээд байсан. Гэвч одоо энэ дэх шаардлагагүй юм байна гэдгийг тэр зохих гарын авлага мэдээллийн үдсний үдсэн дээр бид нар одоо хэрэглэгдэхээ болсон юу хоолны шкафыг байрлуулад тоглоомын талбай дээр ингэж байрлуулад тэгээд тэнд ийм тэрийг өөрөөр хэлбэл ийм номын шкаф болгочихж байгаа. Тэгээд тэрэндээ тэр нөгөө цаанаас авсан эрхийнхэн дугаартай тэр гэрчилгээг нь өлгөөд ийм модон пайзыг өлгөөд тэгээд ямар нэгэн цойд сургуугаар тэн дотор ном байрлуулж болдог. Орон нутгийн тэр хаваар явж байгаа хүүхд залуучууд тэр номноос сонгож үзээд дуртай номоо аваад гэртээ аваачиж уншиж чаад хэргэлжгээд хэд хоног хэрглэх нь тэр хүний сонголт. Тэгээ буцаагаад харин ухамсартайгаар авчираад хийчих. Би шилүү гэртээ хэрглэхдэггүй байгаа номыг хэрэглэхээ болцсон. Өөрөөр хэлбэл энэ бол манай магадгүй хин нэгний хэрэглээ дууссан номыг эсвэл пицца захиалахад дагаад ирсэн үнгүй сэтгүүлийг ч юм уу тийм ээ. Тэгээд сонинг ч юм уу. Одоо энийг би дараагийн үнд хэрэглүүлэе гэдэг энэ санаан дээрээс суурилж тэр жижигхэн чөлөөт номын сан гэдэг ийм үйлчлэгээ байж болох юм а гэдгийг дэлхийд даяар эхлүүлсэн байна. Тэгээд бид нар энэ санаачлагыг нь Монголд бас анх удаага хэрэгжүүлж үзье. Яагаад болохгүй гэж би хэрвээ энэ ном алга болчихондоо тэрийг эвдээ хайчихандаа гэж бодоод яваад байвал яваад л байна. Зүгээр эхлэе. Юу болох нь хамаагүй засъя, сэлбий буцаагаад үргэлжлүүлье. Нэг л өдөр магадгүй маргааш нь тэр хавийн маань иргэдээс эхлээд Монгол орон даяараа нэр нь бид нар чинь ингэж нэгдэж чадсанаар хүчтэй байдаг юм байна гэдгийг харуулж чадах байхаа л гэж бид нар итгэж эхлүүлсэн юм аа. Тэгэхээр Монголын нэг өдөр нэвтрүүлгийн хамт олонны зүгээс бас өөрсдийн номыг таны бяцхан номын санд бяцхан гэж хэлж болох уу? Одоо жижиг гэх үү? Болно. Бяцхан жижигхэн номын санд бэлгэлье гэж бодсон юм аа. Одоо Монголын нэг өдөр нэвтрүүлгийн хамт олонны өмнөөс төлөөлж өгч байгааг хүлээн авна уу? Тэгвэл Монголын нэг өдөр хамгийн сонин содон хамгийн гайхамшигтай Монголын сар олсон хүмүүсийг эгэл түмний онцлож та бүхэндээ ийм одоо нэвтрүүлгийг бэлддэг байгаа. Тэгээд нийт уран бүтээлчдийн өмнөөс энэ өчөөхөн бэлгийг танд гардуулж өгөх авна. Тамаас хоёроо манай нэвтрүүлгийн өндөрлөх хугацаа өгсөн байна. Тэгэхээр яг одоо тань шиг гэртдээ жуулчин байрлуулад тийм ээ хамт нэг гэр бүлийн гишүүн шиг хоолж ундлаад хил сураад холын хүнээс үг сураад эх орноо сурталчлаад ийм мэдлэгээ зузаатгах гэсэн хүмүүст хандаж таны хэлэх үг. Хүн альва зүйлийг ингээд сурчсан төрдгөө шүү дээ. Ямар ч хүн альва зүйлийг оролдлогоороо эхлээд хүслээрээ тэгээд дараа нь оролдлого үйлдэлээрээ сурдаг тийм ээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан couchsurfing гэдэг систем үүнтэй ижил төстэй warm showers, hospitality club, whooping эсвэл yes гэх мэт ийм маш олон ийм зочломтой байдлыг илэрхийлсэн системүүд дэлхийд даяар байгаа. Энэ системүүдийг утга агуулгыг ойлгохын тулд яг одоо өнөөдрийг ингээд хэрэгжилчихсэн туршлагатай хүмүүстэй ярилцаад тэгээд сайхан ямар ч хүн зөрөгтэйгээр эхлээрэй гэж би одоо үзэгч дүмнээс хүсэж байна. Та заавал англи хэл сурсныхаа дараа би энийг эхлэндээ гэж битгий хоош таваарэ. Та магадгүй өнөөдрийн таны хийсэн тэр бүртгэлээ оруулсан энэ алхамч нь таныг маргааш
англи хэл сурч хүмүүсийг ойлгодог мөн нөгөө ойлгож мэдээлэл авсныхаа үндсэн дээр буцаад өөрийгөө өөрчлөх тэр нөхцөл чинь бүрдээ шүү гэж л би хэлмээр энэ да. Маш баярлалаа. Игэл түмний дотроос игэлгүй нэг онцлсон хүн маань 7 жилийн туршид Монголыг дэлхийд сурчилсан 7 жилийн турш гэр түүний ээж гэр бүл игчнэр байлаа. Мөн зочд нь байлаа. Баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн талаар та хоёр төрсэн сэтгэлдлийг та хоёр шууд одоо Монголын үзэх шатнд буудалж болох уу? What do you think about манай нэвтрүүлгийн талаар сэтгэлдлээсээ хуваалцахгүй юу? This program. Yes, this program. It look like Italian television. Энэ нэвтрүүлэг яг Италийн телевиз дээр байгаа юм шиг л байлаа. Thank you very much. Good luck for your project. Good luck for your travel. Баярлалаа. Аялал уулын төсөлд нь сайн сайхан аз жаргалыг хүсэн ерөөй. Thank you very much. Thank you for You're welcome. my project. Yes, ажиглаа ирэх үзэг штэ. Та бүхэндээ сонин содон Сайхан бүхнийг уудлан хүргэдэг Монголын нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна.